хичээж байна. Миний дуу сонсогдож байгаа гэдэг. Поделиться. Та бүхэнд орон төргий. За дуу маань сонсогдож байвал зүрх дараад явчаарай. За Ёо банкны агент саруул байна. Та бүхэндээ энэ оройн мэндийг хүргье. За тэгээ ерөнхийдөө бид нар олон банкны мэдээлэл өгж байгаа утгаараа здравствуйте, у меня Zoom идет, я минут через 30 позвоню, хорошо? Прошу прощения. Банкны мэдээлэл гэдэг утгаараа санхүүтэй холбоотой учраас хүмүүстэй бие биенээ хүндлээд саад болохгүй тул микрофон одоо энэ камер бүгдийг нь унтраачдаг шүү. Тэрийг бас олгоор яагаад гэх юм бол одоо бид ч юм бас яг энэ Zoom-ийг бичлэгийг аваад үлдэж байгаа учраас та бүхэн маань бас биднэрт ингээд камер өгөөд энэ чат эдрийг бол шууд унтраачдаг шүү гэдгээс шууд хэлмээр байна. За бүгдээрэнд нь орой минь төргий. За та бүхэн маань одоо ингээ өнөөдөр 3 дахь хоногоо бид бүгдээрээ уулзж байна. За намайг Саруул гэдэг Ёо банкны хөрөнгө оруулагчаас гадна агентаар одоо ажиллаад нийтдээ 3-4 сар идэвхтэй ажиллаж байна. Ер нь бол яг энэ банкнд бол 1 жил хагас өмнө судлаад тодорхой хэмжээний хөрөнгө оруулаад за тэгээд амжилттай биш ер нь монголчууд маань бас 1000 гаруй хүн байдаг. За тэгээд өнөөдөр энэ банкны талаар бас мэдээлэл өгөх гэсэн маш сэтгэл өндөр байна. За тэгээд бүгдээрээ хамтдаа мэдээлэлээ авцгаая. За өнөөдрийн хичээл дээр бол яг банкныхаа талаар мэдээлэл авахаас гадна маш чухал бас шинэ одоо энэ мэдээллүүдийг бас та бүхэндээ хүргэхэд бэлтгэсэн байгаа. Тийм учраас хамтдаа бас энэхүү мэдээллийг бол авъя. За энэ бол дэлхийн хамгийн анхны криптовалютын энэ бол дэлхийн хамгийн анхны криптовалюттай холбоотой одоо криптовалютын банк гэж хэлж байна. За яагаад ийм банк дэлхий дээр үүсгэн байгуулалт болсон бэ гэвэл одоо нэг ёсны яг энэ криптовалютыг хэрэглэдэг хүмүүс одоо өдөр тутам ихсэж байгаа учраас одоо нэг ёсны 100 хүмүүс криптовалюттай холбоотой яг энэ талаар мэддэг одоо тэр нэг ёсны төлбөрийг хэрэгсэл болоогүй үе байсан. Тэгвэл өнөөдөр криптовалют гэдэг бол орон орны одоо тийм үндэстэн хамаарахгүйгээр улсын хөгжил хамаарахгүйгээр бүх хүмүүс нэг төлбөрийг хэрэгсэл болгосон. Хэрэгж байгаа учраас одоо бирж B2B төлбөрийн одоо тийм солилцох системүүдээс гадна ийм албан ёсны банкнууд гарч ирэх юм аа. За энэ бол одоо Verified Ёо банкинг гэж нэртэй. За энэ банк маань бол одоо нэг ёсны 1.5 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан. За доорх компаниудын нэрийг харах юм бол одоо Fireblocks, Ledger гэдэг манайтай хамтарч ажилладаг ийм байгууллагууд байна. Жишээ нь Fireblocks бол дэлхий дээр хоёрт ч ихсэгддэг Bybit гэдэг биржийг бол даатгсан. За мөн манай банкыг бол даатгаж авсан байгаа. За дараагийнх нь мэдээж бол одоо санхүүгийн байгууллагуудтай холбоотой маш их нийлж бичдэг одоо Forbes, Interpreter, Nasdaq-ууд бол энэ байгууллагууд бол 400 гаруй төрлийн нийтлэгдсэн байдаг. Яагаад гэх юм бол энэ чинь дэлхийд хамгийн анхны крипто банк нь ингэж үүсгэж гарч иж байгаа учраас бүр хамгийн анхны шүү. Энэ Ёо банк гэдэг нэрийг бол манай одоо байгууллага маань бол дэлхийд хамгийн анхнаж гаргаж ирсэн. Ер нь бол Аргентины банкуудыг бол Нео банк гэж нэрлэдэг байсан бол одоо криптовалюттай холбоотой децентрализований бөгөөд төлөвлөсөн бол банкыг бол энэ Ёо банкинг гэж нэрлэж байна. За ер нь бол одоо яг хийж байгаа шүү дээ. Энэ ертөнцийн дэлхийд энэ санхүүгийн ертөнцийн бол өөрчлөлт гаргах ирсэн юм. Магадгүй криптовалютыг бол ирээдүй энэ бол одоо асар ирээдүйдээ зүйл энэ ирээдүйд хэрэгтэй гэж хүмүүс яаж боддог байсан бол эсвэргээрээ одоо цагт энэ бол зүгээр хүн төрөлхтний одоо хүмүүсийн өдөр тутамдаа одоо нэг ёсны хэрэгэлдэг юм зүйл болсон байгаа өдөр тутамдаа. За тэгэхээр яалтчгүй одоо энэтэй холбоотойж одоо албан ёсны банк нь ингээ гарч ирж байна. Тэгэхээр бид нар бас маш гоё цаг үед бас амьдарч ин гэсэн. Нэг ёсны бид нар бэлэн мөнгөний гүйлгээ хийдэг байсан бол бэлэн бус мөнгөний гүйлгээ хийдэг байсан бол хийдэг болсон бол одоо харин эсвэргээрээ криптовалютын гүйлгээ криптовалютын банк одоо гарч иж байгаа ийм ерөн цагт амьдарч байна. Тэгвэл та бүхэн ч гэсэн өнөөдөр энэ мэдээллийг авч байна гэдэг бол маш гайхамшигтай мэдээлэл авахд бэлэн болсон байна. За одоо дэлхийн эдийн засгийн байдал за энэ дайны үедээ холбоотой тийм маш олон орны дайнтай холбоотойгоор
Ер нь бол одоо яг энэ гадаадад сурч боловсрож байгаа, ажил хийж байгаа бизнес эрхлэгчид бол ямар ч улсын валютын хооронд ер нь мөнгөн гуйвал бол эсвэл том асуудалтай болж байна. Энэ бол одоо асуудалтай байгаа дэлхийд даяар. Одоо жишээ нь мөнгө ийшээ шилжүүлэх нь чөлөөтэй болох шилжүүлэх боломжгүй болчиход байгаа. Тэгээ энэ асуудлыг шийдэхээр манай банк маань бол нэг ёсны үүсгэн байгуулагдсан. За дэлхийд дээр бол 1.5 тэрбум хүн судалгаагаар бол банкны дамжгүй байд юм байна гэсэн судалгаа гарсан. За тэгвэл 4 тэрбум хүн бол одоо нэг ёсны данстай ч гэсэн данстай гэж үзэж байгаа. Тэгвэл түүний 15% нь криптовалют сонирхогч нар криптовалютыг сонирхоход эсвэл ашиглаж байгаа гэсэн. Энэ бол одоо нэг ёсны том том гэж байгаа. Тэгээ өдөр их тусам криптовалютыг ашиглах хүмүүс, сонирхох хүмүүс, бүр ингээд судлах хүмүүс, магадгүй бүр энэ талаар одоо нэг ёсны өөрийнхөө амьдралын нэг хэсэг болгож байгаа хүмүүс бол өдөр болгон дэлхийд даяар хэдэн 10, 20, 30, 40 мянга эсвэл 100 мянган хүн гэж өдөр болгон энийг одоо судлаж, хэвлэж, шин хэрэглэж үрж байна гэж бодож байгаа. Энэ бол бисар том зах зээл. Тийм учраас өнөөдөр та бүхэндээ дэлхийн хамгийн анхны албан ёсны ямар нэгэн одоо алтан бузш бүр алтан ёсны крипто ийм банкны системийг бол танилцуулж байна. Манай бод өөрийн гэсэн одоо ATM байна, терминалууд нь дээрээс нь гар утсанд банк. За одоо ингээд нөгөө гар утсанд банк гэхэр хүмүүс ингээд жоохон нэг тийм энэ одоо найдвартай, өхөр найдвартай гэж одоо энэ дээр бол би та бүхэнд бол шууд метах мэдээлэл өгмөр. Өнөөдөр Пакистан улсад хамгийн том одоо бол хамгийн том банкны нэг бол Kaspi гэж банк байгаа. Kaspi банк бол зүгээр нэг одоо банкны аппликейшн гарч ирж байсан, офисчгүй байсан. Одоо бол харин Kaspi бол Пакистаны бүх 18 сая 20 сая хүн хэрэгжилж байна. Өдөр тутмын мөнгө шилжүүлж байна. Билетээ авж байна, гадагшаа нисэж байна, зээл авж байна. Цаашлаад хэлэх юм бол Kaspi-гаар хурмаа хүртэл одоо хурмыг гэж асууд Kaspi-гаар банкаар хүртэл хаажуултыг хийж байна. Тэгэхээр нэг ёсны одоо онлайн банк бол одоо нэг ёсны тийм найдваргүй гэхээсээ илүү өдөр тутмын хүн төрөлхтний хэрэгцээд болчихж байгаа. Одоо бол цаашлаад хэлэх юм бол ойрын 10 жилдээ бүх банкны системүүд бол онлайн руу шилжинэ. Бидний клиник хүлээж авахд хэцүү санагдж байгаа боловч эсвэргээрээ хамгийн том одоо хөрөнгөний хэрэгцээ банкнууд бол ялцгүй онлайн банкуд байна. Жишээ нь Орсын Тинькофф гэж банк байна. Хамгийн том банк 200 тэрбум долларын одоо активтай банк. Одоо яг дайны дараа мөнгөлтөнд орсон байж магадгүй. Гэтэл тэр банкуд нэг ч офисгүй одоо нэг ч ажилтан байхгүй. Зөвхөн нэг л офистой бүх юм нь онлайнаар системээр. Тийм учраас Тинькофф банк бол супер банкаар тодорхой байсан болсон. Тэгэхээр одоо бол манай банк ч гэсэн анхны криптовалютын банк та бүхний гар утсан дээр байна. За тэгээд хамгийн түрүүнд манай банктай бол одоо SBI-ны одоо банкудтай хамтарч ажилладаг төлбөрийн системүүдтэй хамтарч ажилладаг Visa компани гэрээ хийсэн. Тэгэхээр жил гарны өмнөөс эхлээд хамгийн түрүүнд манай банк хамгийн түрүүний гэрээ бод мэдээж Visa компанид хийсэн. Ийм учраас одоо Visa компанитай шууд гэрээтэй гэдгээрээ та бүхэн маань манай банкны крипто Visa картыг ашиглах боломжтой. Би удахгүй та бүхэнд харуулна, өчтөрөөс харуулсан. За тэгэнгუთ энэ банкн дээрээс та бүхэн бүхэл төрлийн үйлчлэгээ хийх боломжтой. Хамгийн гол нь манай банк маань болохоор нөгөө мөнгөн гуйлагын гол одоо бүтээгдэхүүн мөнгөн гуйлагыг шимтгэл багтаагаар ямар ч валют мөн криптовалютаар мөнгөн гуйлах хийх боломжтой гэдэг утгаараа одоо та бүх маань энэ банкыг ашиглана. За тэгэл банктай холбоотой бүхэл одоо үйлчлэг авах боломжтой гадна одоо жишээ нь манай Монгол банк Монголд байгаа арилжааны банкудад бүхэн Монгол дотор голцоо хөлгийг хийдэг. Одоо ихэнх арилжаа нь бол Монгол дотор явагддаг бол та бол дэлхийн хэмжээний банкыг ашиглаж байгаа учраас ийм яг тэр үйлчлэгийг дэлхийд даяар авах боломжтой. Нэг ёсны таны одоо хүүхдүүдэд нь Солонгос сурдаг ч юм уу Европ, Америк ч юм уу эсвэл Хятадд ингээд одоо сурж байгаа оюутны хүүхдэд жишээ авч штэ тэгвэл хүүхдэд та энэ дансыг нийлээ өөрөө данс нийлээ та хоёр хоордоо 1 секундын дотор баг ингээд өнгөө ямар ч маш бага шимтгэлтэйгээр тэгээд хоёулаа картд бол тэгэл аль ч улсад ашиглаж явж байна. Гадаадаас Монгол руу мөнгө явуулж байна. Монголоос гадаад мөнгө явуулж байна. Энэ систем нь хамгийн чухал систем байгаа. Тэгээд Visa компани бол энийг дэмжиж бид бүгдээр нь Visa картаа болох боломжийг өгсөн байгаа шүү гэж хэлмээр байна. За ингээд манай банкнд бол та бүхэн нь карт авч болно, Visa картаа ашиглаж болно. За мөн олборлтын машин аваад бүтээгдэхүүнүүдийн одоо тухайн бүтээгдэхүүнүүдийг ашиглаад нэмэлт орлоготой болох боломжтой. За тэгээд дээрэс нь ончийн данс бүгд өөрийн одоо блокчейн стандарт суурилсан өөрийнхөө дансыг өөрөө удирдах гэсэн. Хин нэгэн хүн
урагдаг гэдэг огт байхгүй гэсэн. Та өөрийнхөө дансыг зөвхөн өөрөө удирдна. Тэгээ энэ данс бол хин нэгэн хүн одоо тий блогдох эсвэл нэг байгуулах ч юм уу тий энэ ямар ч боломжгүй. Энэ 100% таны өөрөө чинь данс юм аа. За мөн манай банкнаас та зээлийн үйлчлэг авах боломжтой. За тэгээд мэдээж хэрэг бол одоо нөгөө Web 3, Web 2 гэж ертөнц байгаа даа шүү дээ. Web 3 нь болохоор крипто валютын мэддэг, мэдлэлтэй болцдог хүмүүс. Web 3-ын хүмүүс бол Web 2 ертөнцийн бол крипто валютыг мэдэхгүй, одоо яаж ашиглах, яаж биткойн худалдаж авах мэдэхгүй юм. Александр одоо тий яаж ажиллах ийм мэдлэггүй хүмүүс гэж хоёр хүмүүс ингээд дэлхийд гарчаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хоёр ертөнцийн дунд бол асар том ангал байгаа гэсэн. Тэгвэл өнөөдөр хэсэг нь ангал бол тагдаж гүүр болж энэ банк нь ингээд гарч ирсэн гэж ойлгож болно. За тэгээ энэ банкыг ямар хүмүүс үүсгэн байгуулсан бэ гэдэг бол асар том бас чухал мэдээлэл байна. За тэгээд мэдээж бол крипто ертөнцийн бол идэвхтэй 10 гаруй мянган токен койнууд байдаг. За тэгвэл тэр дундаас бол одоо яг өдөр тутамдаа яг одоо бидний ийм цаасан доодтой адилхан хүн болгоны ашигладаг USDT гэж байдаг. USDT Tether гэж 3 хүн бүтээсэн. Тэрний хамгийн гол яг USDT бүтээсэн хүн бол одоо энэ ихний Reef Collins гэж хүн байна. Энэ хүн бол дахин доллар бүтээсэн. 2021 он хүртэл энэ хүний эсрэг дэлхийд даяар болсон дэлхийн бүх удирдлагууд бол энэ хүний төлөө өөрчн одоо ийм захин доллар гэж юу гэдгийг $5 багтдаг гэсэн ийм байр суурьтай байсан. 21 оноос хойш бүгд энэ хүн хайртай болж нэг ёсны нөгөө дэлхийд даяар бүсэн бүтээгөө захин долларыг ашиглаад ирэхээр одоо нөгөө тэр урсгалыг нэг ёсны яах нь тэр урсгалыг бол нэмэгдсэн байгаа. За түр байж байгаарай. Дуун гайгүй байгаа гэдэг манайхан зүг тараад өгөөч дуун зүгээр байвал уул гайгүй баймарын дуун. За зүгээр энэ тэгэхээр утсандаа байна гэсэн үг байхгүй би орж үзэх юм. За ингээд за ингээд ерөөхдөө бол яг дуун зүгээр нөө. Дуу бол зүгээр урнаас өөр хүмүүстэй хамтараа. За тэгээ ерөөхдөө бол яг энэ би эндээс чангалж явсан. За ерөөхдөө бол бас дуун зүгээр бол манайхан зүгээр байвал зүг тарчаарай. За ингээд ерөнхийдөө бол манай криптод маань Reef Collins гэдэг хүнээс эхэлж байна. За дараагийн хүн бол Халид Сүлейман. За Халид Сүлейман гэдэг хүн бол Арабын нэгдсэн улсын үндэсний банкны захиалгаар ажиллаж байсан. Одоо манай Монгол банк гэж хэлж болно. Абу Дабигийн. За мөн Катарын. За өмнөх ажил нь бол Дубайд Швейцарын банкны захиалгаар ажиллаж байсан. За одоо төв авч дээр бол манай төв авч нь Дубайд байдаг. Төв авч дээр бол өдөртөө ажилладаг мөн хоёр дахь захирал. За гурав дахь хүн бол Роман Росо гэдэг хүн байна. За энэ Роман Росо гэдэг хүн бол Vice гэдэг одоо компани төрөөр ажиллаж байгаа бүтээгдэхүүн баримтын захиалгаар Vice одоо манай монголчууд юм сайн байдаг. Western Union гэх мөнгө болгоны компани гэдэг. Тэрнээс хамаагүй илүү одоо хөрөнгөтэй гэж хэлж болно. Хамаагүй илүү цар хүрээтэй ажилтдаг, үйл ажиллагаа явуулдаг. Ялангуяа Европ, Хятад, Азийн орнуудад бол нэлээд алдартай юм байна лээ. За энэ Vice компани бол одоо нэг ёсны энэ хүн бол бүтээгдэхүүн хариуцсан захиалгаар ажиллаж байсан. За дээрээс нь нэмж хэлэхэд бол Роман Росо гэдэг хүн бол одоо 70 гаруй банкны аппликейшн бүтээсэн байдаг. За тэгээ энэ Максим Сахаров, Йосеф Миrakmedov гэдэг хоёр хүн бол ерөөсөө яг энэ санаа гаргасан. Ерөөсөө энэ крипто банкны бүтээ, энэ экосистемийг бүтээ. Одоо энэ бол зүгээр цаг хугацаанд одоо уралдаж хурдан хугацаанд энэ бүтээг нь очих бол яагаад гэх юм бол одоо ганцхан бирж биш ерөөсөө хүн болгон энэ крипто валютыг өдөр тутмын хэрэгцээнд оролцсон учраас одоо энэ банк гэдэг зүйл гарах хэрэгтэй гэдэг нь энэ хоёр талаар хараад тэгээ мэдээж бол энэ багтаа бол хамгийн шилдэг хүмүүсийг бол багтаа оруулж чадсан байгаа. За дараагийн хүн бол Майкл Батуй гэж хүн байна. За Майкл Батуй гэдэг хүн бол сүүлд орж ирсэн. За энэ хүн бол 10 гаруй жилийн хугацаанд бол яг 10 гаруй жилийн хугацаанд бол яг энэ Visa компани
захирлаар ажиллаж байсан. Visa картны Visa компани захирлаар ажиллаж байсан. Бүтээгдэхүүн хариуцсан захирал, инновац хариуцсан захирлаар ажиллаж байсан. Тэгээ одоо энэ ажлаа орхиод манай банк руу нэвцсэн. Яагаад гэх юм бол одоо юунд аливаа зүйл нөгөө хөгжил хэрэгтэй гэсэн хөгжил хэрэгтэй учраас одоо энэ арилжааны банкуд ч гэсэн одоо багасгал крипто банк арилжааны банкудаас гадна улс орнууд өөрсдөө хуулиа батлаад крипто банктай болж байна. Тэргэж узгад крипто зүүмтэй сонсомтой болж байна. Оросд крипто рубль гарч иж байна. Тэрнтэй адилхан одоо энэ крипто валютын энэ банк бидний анхдаг энэ албаны банктай бол нэгдсэн. Энэ батлах том бас үйл явц болсон. Тэгээ одоо энэ хүний нийтлэл цацгах юм билээ. Энэ Майкл Бадой гэдэг хүний нийтлэл цацгахаар энэ банкны DeFi гэдэг дотоодын токен маш өндөр өсөлттэй байна гэсэн юм судалгаа гарсан байгаа. За тэгээ мэдээж хэрэг бол DeFi банк маань бол мөнгөн гуйлаг за 860 тэрбум долларын эргэлттэй мөнгөн гуйлаг 140-180 тэрбум долларын эргэлттэй крипто валютын зах зээл дээрээс нь бол банкны салбарууд 150-190 их 80 доллар эргэлттэй энэ зах зээл рүү энэ гурван зах зээл рүү зэрэг орж байгаанаас том үйл явц байгаа. Тун удахгүй манай Swift, IBAN банкнууд маань одоо бэлэн мөнгөний гүйцэтгэх чинь тэгэхээр хүмүүс ганцхан крипто валют биш DeFi банкаар бол бэлэн мөнгөний гүйцэтгэлүүдийг хийж болно гэж үг. За ер нь бол банк маань банкны салбар энэ бүх салбар бол 380 доллароос долларын ашиг олд юм билээ жилдээ. Өсөр өндөр ашиг байгаад 80 доллар штэ манайхаа. Тэгэхэд энэний одоо тий энэ салбар руу DeFi банк маань ингээд ороод ирсэн байна гэсэн үг. За ингээд имиж мэдээлэл хэлэхэд бол одоо мэдээж энэ юунууд нь зөвшөөрлүүд нь лицензүүд нь ханаас гарсан юм бэ гэдэг. Энэ дээр бол Канадын лиценз, за Saint Vincent улсын лиценз, за Чехийн лиценз, Арабын нэгдсэн улсын лиценз, Хонконг Bit банк маань бол байдаг. Бидний карт бол Хонконгоос ирдэг. За тэгээд хамгийн сүүлд бол Европын холбооны улсын лиценз нь гарсан. 27 улс руу бид нар орж байгаа Европын холбооны улсын. За энэ байна лиценз нь. Тэгээд Арабын нэгдсэн улсын бас нэг лиценз гарсан байна. Казахстан, Солонгос, Бразил энэ улс орны лиценз одоо хүлээтгэнд орцоод тун удахгүй гарч байгаа юм билээ. Тэгээд дахиад бол маш олон улс орнууд орж ирж байгаа юм билээ. Тэгэхээр энэ банкыг оруулах гэсэн олон орнууд байгаа. Тэгээд хурдан хугацаанд одоо оруулсан улс орнууд бол маш хурдан хугацаанд энэ санхүүгийн үйлчлэгүүдийг хийх энэ бол одоо тийм маш том боломж бий бол одоо тарцсан учраас өнөөдөр жишээ нь ингээ Европын холбооны улсын лиценз гарцсан гэдэг энэ номероор нь та бүхэн шалгаад үзэж болно. Энэ дээр бол ямар нэгэн одоо нууц харах зүйл болохгүй гэж хэлмээр энэ шууд л та бүхэн ороод шалгах гэж байна. За тийм мэдээж бол DeFi банк маань бол крипто валютын одоо крипто валютын банкар крипто банкар одоо анх нээлттэй хийгээд гадна одоо нээлтэн дээр бол 200 мянган хүн лайваар үзснээрээ Гиннесийн ном бичигдсэн 5 цагийн хугацаанд 200 мянган хүн лайв үзсэн нээлттэй нь гайхамшигтай байгаа л дээ. Тэгэхээр энэ Гиннесийн ном бичигдсэн байт юм билээ. За дараагийнх нь бол дижитал банк бөгөөд цахим банкар шилдэг цахим банкар тодорсон 2025 онд 2025 он зөндөө шаналсан. 2025 онд бол дэлхийн шилдэг веб 3 төслөөр тодорсон. За мөн манай банкны DeFi гэж токен байгаа. За энэ DeFi гэдэг токен маань болохоор юугаараа даваа талтай вэ гэхээр одоо та бүхэн маань энэ DeFi токеныг олборлож байгаа шүү дээ монголчууд. Үнэхээр азтай хүмүүс шүү. Би бол одоо ерөөсөө хамгийн азтай одоо энэ DeFi токеныг олборлож байгаа хүмүүсийг бол баг хурдтай баг одоо нэг өсний долларын тэр бүхэн бол даяатай хүмүүс гэдэг нэрлэж болно баг. Яагаад гэх юм бол за энэ дээр тайлбар хэрэгтэй шүү дээ. Яагаад DeFi токеныг олборлсон хүмүүс хувь тайлантай олчвоо. Даяатай хүмүүс олчвоо. Яагаад вэ гэдгийг бас хэлмээр байна. За DeFi токен бол 2025 оны үзүүлэлтээр бол 830 өссөн. Нэг ширхэгч дэлхий дээр крипто валют бол 2050 одоо биткойн гэж агуу токен яриад байгаа coin. Бараг биткойн ч өнөөдөр 50% хасагтаа гарсан 2025 онд 50% хасагтаа монголчуудаа. Бусад бүх токенууд бол хасах 80%, 100%. Зарим жижиг токенууд бол бүр дэлхийгээс арчигдсан шүү дээ. Тэгвэл яагаад ганцаархнаа DeFi токен 830% өсөлтөө гарч байгаа гэдэг дээр одоо бүгд ярих хэрэгтэй. Энэ философик энэ одоо гол зүйлийг та нар ойлгочих юм бол яагаад DeFi-та хүмүүс дэлхийн тэр бомбнууд болох юм бэ гэдгийг ойлгоно гэсэн. За мэдээж бол одоо энэ олборлож байгаа токен дээр бол
ерөөсө шууд юу яах нь. Одоо энэ олборлж байгаа токен дээр шууд аудит оруулсан. Яагаад гэх юм бол энэ олборлж байгаа токен олборлолтод зөв хуваарлагдж гэнэ үү, буруу хуваарлагдж гэнэ үү гэдгийг бол хүмүүст хэлүүлэхийн тулд шууд аудит оруулж байгаа. За ингээд ерөнхийдөө бол DeFi токен дээр аудит ороод хөндлөнгийн компани Solute Proof гэж компани байгаа. Solute Proof гэдэг компаниг судлаад үзээрэй. Тэгээ энэ дээр бол одоо ороод 86.60%, 100%-аас 86.60% бөгөөд reverse-гууд нь бөгөөд сайн үнэлт авсан. Тэгэхээр одоо энэ олборлолт бол ерөөсөө ямар нэгэн байдлаар үнэн шударга олборлж байгааг одоо энэ хөндлөнгийн аудитын компани ороод 1000 гаруй криптовалютын төсөл рүү орж аудит хийсэн байлээ. Туслах нь 1000 гаруй. Энэ компани бол ингээ албан ийм сертификатыг гардуулсан юм байлээ. За тэгээ ингээд дээрээс нэмж хэлэхэд бол за ингээд DeFi банкн дээр тав хүмүүс дэйли үйлчлэгийг авч болно гэж хэлсэн. За хадгаламжаа үүсгэж болно, виза карта ашиглаж болно гэж маш олон юм давуу талууд байгаа. За мөн одоо та бүхэндээ бүртгүүлэх бол маш амархан. Үнгөө та бүхэн бүртгүүлээд $10 карта захиалаад тэгээд одоо тэгээд ганцхан гадаад шүү дээ. Одоо Монголдоо хүртэл та нар маань дэлгүүрээс юм худалдаж авч болно, ATM-ээс мөнгө авч болно. Ямар ч асуудалгүй. Ерөөсөө та бүхэн маань энэ картыг ганцхан гадаад биш. Би бол өчтөрийн зүүн дээрээс ганцхан гадаад юм шиг ирсэн байлээ. Уучлаарай. Үнэхээр Монгол улстай ч гэсэн та бүхэн маань энэ картаар ингээд кофегаа авч болно, цайгаа авч болно. Одоо дэлгүүрээс хоол хүнсээ төлөвлөж болно. Асуудалгүй. За ингээд олборлолтын талаар ярилцъя. За одоо ингээд анхаарлаа маш сайн хандуулаарай. Монголчууд минь. Яагаад гэх юм бол одоо энэ зүүн дээр чи бид хэдүүлээ сууж байна. 77 хүн байгаа юм байна шүү дээ. За энэ 77 хүн бүгдээр хамт анхаарлаа маш сайн хандуулаарай. Яагаад гэх юм бол энэ DeFi токеныг одоо олборлж байгаа үедэр бид нар явж байгаа шүү. Олборлж байгаа үедэр бид нар одоо явж байна гэсэн үг. За тэгвэл удахгүй олборлолт дуусаад худалдаж авч зардаг үе нэхлэн гэсэн үг. Одоо бол биткойн бол олборлж байна. Гэхдээ олборлох нь ашиггүй болсон. Танд магадгүй амьдралд нэг удаа ч гэсэн тэгээ DeFi биш биткойныг хямдхан санд ч юм уу эсвэл олборлох санд тавьж байсан баг. Мэдээж бид нар надад ч гэсэн мэдээж бид нар бол одоо эсвэл мэддэггүй эсвэл одоо эргэлтсэн гэл янз бүрийн одоо нөхцөл байдлаас шалтгаалаад өнөөдөр бид нар биткойнгд сууж штеп маш олон хүмүүс санал тавьжсэн ч гэсэн. Тэгвэл өнөөдөр нэг ширхэг биткойн бол $10,000 хүрсэн. Одоо өнөөдрийн хандлал $70,000 байгаа штеп. Жишээ нь 3680 гэж бодоход 250 сая төгрөгийн үнэтэй нэг ширхэг биткойн үнгүүч боломжтой байсан, 10 центтэй байхад нь авах боломжтой байсан, $1 байхад нь авах боломжтой байсан. Тэгвэл өнөөдөр нэг ширхэг биткойныг авахын тулд 250 сая төгрөгтэй байж авах нэ. За энэ бол асар өндөр үнээр өссөн байна. За тэгвэл одоо та бүхэн маань цаг хугацааны машинд суугаад буцаад биткойн дөнгөж дэлхий дээр ирээд одоо ингээд дэлхий дээр одоо дөнгөж биткойн гэдэг зүйлийг таниулж байгаа үе рүү ирсэн гэд ойлгох хэрэгтэй. Яагаад гэх юм бол DeFi гэдэг токен одоо энэ DeFi гэдэг бидний олборлоод байгаа энэ банкны үнэт токен нэр нь DeFi. Энэ токен 8 жилийн хугацаанд дэлхий дээр 1 тэрбум олборлогдоод дуусах юм аа. Ерөөсөө л 1 тэрбум гарна. 1 тэрбум бол одоо бол маш бага тоо шүү. 1 тэрбум. Шууд $1 зах зээл рүү гарахгүй, шатлаж байхгүй. Тэгээд одоо DeFi манай банк дахиад гаргаад ирэх үедээ гэсэн юм бол байхгүй гэсэн үг. Ерөөсөө 1 тэрбум токен дэлхий дээр 8 жилийн хугацаанд олборлогдоод дууснаа. За одоо 2 жил олборлолцлоо. 9 сард одоо 2 жил болох гэж байна. 9 сард. Яагаад гэх юм бол 2024 онд хийсэн шүү дээ олборлолт нь. Тэгэхээр одоо дахиад нэг ёсны 2024 он гэхэд 2026 он болчихлоо шүү дээ одоо. 2026 оны 9 сард гэхээр чинь 9 сарын 18 дахь тий. Тэгэхээр одоо 2 жил болчихоо гэхээр чинь одоо бид дахиад 6 жил байна гэсэн үг. Нэг ёсны 2032 он гэхэд дэлхийн хүн амын гарт 1 тэрбум DeFi токен олборлогдоод хүмүүсийн гарт очно. Банкнд бол нэг шилж байхгүй шүү. Банк бол аваагүй байхгүй. Хүмүүсийн гарт байна гэсэн үг. За өстөө нөгөө азтай аавын хүүхэд, азтай ээжийн хүүхэд л өнөөдөр энэ DeFi эзэн болоод одоо нэр бараг л 1000 шиг DeFi таах юм бол та зүгээр долларын сайт ингээд өөрийгөө бодчих. Тэгэл бодчих. Таны дансанд 1000 шиг DeFi байх юм бол тэгэл та ер нь бол ойрын нэг 5 жилийн дараа ихтэй мөнгө санаад байхгүй амьдрах нэ. DeFi-г одоо олборлж байгаа үед орж байгаа хүмүүс бол маш азтай. 9 сараас хойш орж байгаа хүмүүс азтай ч гэсэн
Одоо бид нар шиг ийм адтай биш гэсэн үг байхгүй. Яагаад гэх юм бол одоо нэг ширхэг секунд болгон 8 токеныг дэлхийд 600 мянган хувааж авч байгаа монголчуудаа. 600 мянган хүн 8 токеныг хувааж авч байна. Мэдээж тэр 600 мянган хүний тоног төхөөрөмж нь бол хүн болгоных өөр. Зарим хүмүүс сая долларын тоног төхөөрөмж авсан сууж байна. Зарим нь бол одоо 250 долларын тоног төхөөрөмж авсан сууж байна. Зарим нь бол одоо 2 жилийн өмнө авсан, зарим нь сая авсан, зарим нь өнөөдөр авсан, зарим нь яг одоо авж байгаа мэдгүй. Яг л биткойнтэй адилхан байхгүй. Анх биткойныг олборлоод биткойн $1 төгрөгөд дэлхийн ухаан жолоогүй хүмүүс ороод одоо бараг зарим нь бол одоо тэр Трампыг үг хараад бүхэл тогтхон барьсан. Би биткойн токен койн олборлоо гэд тэр хүн сууж илэн шүү дээ. 2 метрт өндөр хүү. Тэгэхээр хүн болгон өөрийн боломжоор санхүүгийнхаа боломжоор хүн болгон өөрийнхөө одоо ухамсараараа өөрийн хөгжлөөрөө өөрийн эргэлзээгээр гэсэн үг байхгүй. Одоо нэгэсээ зарим хүмүүс мэдгүй одоо тэгээ тэр DeFi чинь $3 болохоор л олборлоо ихтэй гэж сууж байгаа хүмүүс бол үнэхээр хамгийн одоо юм мэдлэггүй хүмүүс байна л гэж хэлнэ. Яагаад гэх юм бол криптовалют бол одоо ямар нэгэн сүлжээний компани ч юм уу эсвэл арай өөр бизнес одоо эсвэл өөр ингээ тий жишээ нь гоо сайхны дэлгүүртчихэд за би энэ нэг тосыг аваад хэрэглээд үзье. Тэгээд энэ тос үнхээр гоё таарж байвал би дараагийнх нь комын авна. Энэ бол тийм бизнес биш шүү монголчууд. Криптовалют бол маш хатуу бизнес. Цаг хугацаатай уралддаг. Та 1 секунд болгон мөнгө алддаг. Тэр секунд алдж яана гэхэд асар их мөнгө алдж яадаг. Тийм учраас маш хатуу бизнес ахгүй. Тийм учраас хэрвээ өнөөдөр энэ DeFi токеныг одоо тий яг энэ зүүнд байгаа нэг 80 хүн байгаа шүү дээ. Энэ 80 хүний одоо хитэн олборлож байна. Энэ бол хацтай хүмүүс шүү. Хацтай хүмүүс. Харин энэ хүмүүс магадгүй одоо тий студтэй ч юм уу эсвэл одоо нэг хүнд нэг цэлчих гэсэн хүмүүс байдаг хүний амьдрал нэг тэр хүмүүстэй нэг тэдэр боломжгүй байл тэдний төлөө нэг $250, $500 нэг удаатай ч амьдралтанд тусуулаад зүгээр ингээ аваад олборлын машин авч өгöd битгий оролт $500 битгий оролт гэж хэрэгтэй. Яг адилхан шүү дээ. Жишээ нь өнөөдөр 15 жилийн өмнө биткойн $1 байсан шүү дээ. 15 жилийн өмнө байлаа гэж бодъё л да. Нэг угаасаа байсан. Тэр үед одоо 100 биткойн монголчууд бол нэг авах $100 монгол хүн байсан гэлгүй дээ. 100 мянган монгол хүн $100-аар тийм газартайгаа хамтраад ч юм уу тий одоо магадгүй ингээд хамтарсан одоо үйл ажиллагаа хийх ч юм уу тий ингээд $100-аар одоо японочууд тий ингээд шууд 14 онд биткойныг өстө төлбөрийн хэсэд олгоод ATM-ийн тавиал чөлөөтэйгээд Японы хөгжлөд үнээр агуу юм билээ. Үнээр ярих юм байхгүй. Тэгэхэд одоо бид нар $100 авсан байсан бол одоо бид нар 100 биткойнтэй байхгүй юу? За 100 биткойныг өнөөдөр бид нар $70,000 заръя л да өнөөдрийн аншаар. $7 сая. $7 сая $3,600 үржүүлээд $2 тэрбум төгрөг юм биш үү? $7 сая. Бишээ. Сая доллар чинь $2 тэрбум, $3 тэрбум төгрөг гэхээр чинь 21 тэрбум төгрөгт болох байсан биш бид нар $100 маань 21 тэрбум төгрөг таны дансанд одоо байвал та яаж амьдрах вэ? Таны үр хүүхдүүд яаж амьдрах вэ? 21 тэрбум төгрөгийнхаа 30%-ийн татвартай өчөөлт хамаагүй. Тэгэхэд 100 мянган хүн 6 тэрбумын татвар төлөхөд өнөөдөр манай Монгол улсын эдийн засаг, хүн амын амьдралын чадвар, худалдан авах амьдрал, үр хүүхдүүдийн маань боловсрол, үр зээлийн маань асуудал гэд маш олон зүйл олон хүн эрүүл мэндээр хохирохгүй шүү дээ. Хэрэгтэй үедээ очиод эмчилгээгээ хийчихнэ. Тэгэхээр өнөөдөр бидний амьдралд бол хэрвээ бид нар тухайн үед арай нэг ухамсартай, арай нэг мэдлэгтэй байсан бол тийм үедээ мэдээж л бид нар авна шүү дээ. $100 биткойн аваад мэдээж бид нар хадгална шүү дээ тэрийг. Заавал 10,000 төгрөг зарахгүй. За болийн нэг талын хямдхан зардаг тал нь өнөөдөр байж л юм гэсэн үг 10 тэрбум төгрөг. Тэгэхээр өнөөдөр та бүхэн энэ одоо тий энэ бол бодит үг байхгүй. Энэ бодит кейс. Үнэхээр ингэж болох байсан. Тэгэхээр өнөөдөр тэгээд 100 байртай болох гэж бид нар 100 байртай болох гэж биткойныг $1 аваад хадгалаад байх байсан бол одоо бид нар 100 байртай байх гэж 100 байрыг алдчихъя. За одоо бид нар дахиад алдах уу юу гэдэг асуулт бид нар дээр тулгарч. За уучлаарай түр байж гараа.
Дулаад 10 минутаа сейчас Zoom закончил видео. Нагимаас нааш өмнө Zoom сейчас идет. За доор багмаа мэдэж байгаа юм. За ингэж байж. Тэгэхээр өнөөдөр бидний хувьд бол монголчууд минь та бүхэн маань нэг удаадаа ч гэсэн итгээд хариуцлагатайгаар хандаад зөв мэйл хаягаа нээгээд. За нэгдүгээр орсон яг вэ? Та бүхэн маань мэйл хаягаа маш сайн гаргав. Яг өөр дээрээ мэйл хаягаа нээгээд тэр нууц кодоо 2 3 газар бичиж далт хийгээд хүүхдүүдтэй үе залгамжлуулж далт хийнэ гэсэн үг. Тэгэхгүй бол биткойныг ч гэсэн өнөөдөр зөндөө хүмүүс олборлоод алдсан, кодоо алдсан, 1000 2000 ширхгээр нь одоо тийм өнөөдөр хүртэл сэргээж чадахгүй байгаа хэдэн мянган хүн дэлхий дээр байгаа шүү. Тэгэхээр одоо энэ дэлхий дээр гарч байгаа нэгэн тэрбум Wi-Fi-ийн олборлдог машиныг авч тавьмаар байна. Хамгийн багадаа $250 шүү. За ингээд энэ машин чинь танд 6 жилийн хугацаанд Wi-Fi-г олборлоно. За Wi-Fi яагаад өнөөдөр үнцэнтэй болох вэ гэвэл одоо энэ 9 сард нөгөө 1 секундэд 8 шиг токен өгöd байгаа нөгөө машин маань секундэд дэлхийд даяар 4 шиг болж хуурна гэдэг. Тэгэхээр нэг ясны сая гаруй хүн 4 токеныг одоо хувааж авах гэсэн үг байхгүй. Сая 2 сая 3 сая хүн Wi-Fi-ийн үнэс нь олборлож байгаа орж ирж байгаа токен багасна гэсэн үг байхгүй. Яг өнөөдрийн биткойн шиг болно гэсэн. 9 сараас хойш шүү. Тэгэхээр одоо энэ 9 сар хүртэл манай монголчууд маань бол айл болох олуулаа айл болох Монголын олон гэр бүл одоо 1000 гаруй гэр бүл авчлаа шүү дээ. Олборлож шүү дээ. Азтай. Харин битгий дараач $2 зарж байгаа нь үнэхээр тэнэг байна. Хэлэхгүй галгаа. Тэгээ одоо 30 центр 40 мянган зарсан хүмүүс байна. Тэгэхээр одоо энэ чинь ингээ 9 сараас хойш улам үнэ өдгөөд байхад жоохон хадгалаад жоохон тэсгэртэй үнэхээр мөнгө хэрэгтэй баг зэрэг залах хэрэгтэй. За одоо энэ хүн бол ингээ $2500-аар 24 оныг авсан гэхгүй 2 жилийн өмнө. Мэдээж 24 онд олборлож ирсэн хүн цөөхөн. Тэгээд олборлтын машины хүн хямдхан байсан. Одоо бол энэ хүн 37 мянган ширхэг олборлсон байна. Одоо 1 тэрбумаас 37 мянган энэ хүний замд явж байна. Одоо энэ хүнээс нэмэгдсэн байгаа мэдээж хэрэг. Тэгэхэд өнөөдрийн ханшаар $75 мянган, $10 авах юм бол $370 мянган, $100 авахад $3,700 мянган, $1,000 авахад $37 сая доллар. За тэгээд $10 мянган авахад $370 сая доллар, $100 мянган авахад $3.7 тэрбум доллартай юм байна энэ хүн. $2,500 оруулсан. Энэ хүн мэдээж мөнгө гаргаж авах нь аваад ингээ ашигаа хангалттай гаргаж авах юм. Эхний жил гарны хугацаанд бол хөрөнгө оруулалт нь 4200 өссөн. Магадгүй зарим нэг хүмүүс итгэхгүй байж болно. Гэхдээ өнөөдөр криптовалютын ертөнцийн бол дэлхий дээр ирээдүй биш таны хажууд ирсэн хаалтжин тогшоод ороод ирсэн байна. Криптовалютын банк нь үүсгэн байгуулагдсан байна. Тэгэхээр бид нар бол энэ дээр бол ямар нэгэн байдлаар ирэх шаардлага байхгүй. За дээрээс нь нэмж хэлэхээр бол одоо 2 жилийн хугацаатаагаар одоо жишээ нь би ингээд ойлгож байгаа хгүй. За ер нь бол энэ криптовалютын энэ олборлолтын дээр бол хугацаа хэрэгтэй байна гэдгийг ойлгож. Тэгэхээр хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгож учраас 2 жилийн хугацаатаа би олборлож байгаа мөнгнөөс орлохгүй гэж тавьж болно. Эсвэл орлолтноо гэхдээ би авнаа гэж тавьж болно. Хэрвээ би орлохгүй гэдэг одоо жишээ нь тавих юм бол $1000 $130 мянган доллартай тэнцэх та энэ банкны бүр хувьцаа эзэмшиж болж байна гэсэн үг. Энэ хувьцаа таны нэр дээр аль биесний сертификат нэрээд 3-5 жилийн дараа та $1,000 дунджаар $130 мянган. Гэхдээ сая оны өмнө бол 144 мянга өгчээсэн. 170 мянга өгчээсэн бүр аа. Одоо бол багасаар 130 болсон. Удахгүй бол дуусах юм байл. Хугацаа бол бид нар хийж мэдгүй өдрөө болгон хувьцаанд багасараад ингээд дуусах юм байл. Тэгэхээр $1000-аар 130 мянган долларын танд ингээд бэлгэж байгаа. Тэрийг бол та 3 жилийн дараанаас аваад яг л тань хүүхдтэй байр авчих юм билүү тий. Хөрмийн нэгэд авчих юм билүү. Ингээд танд $130 мянган өгж байгаа маань та хувьцаа эзэмшиж байгаа хаттай манай гэсэн. За одоо энэ дээр бас би 4 зүйлийг хэлмээр байна. За энэ дээр би нэгдүгээр зүйл нь болохоор DeFi токен бол одоо гол даалгавар нь болохоор за би энэ дээр юу хийчихээ? Zoom-ээрээ шууд ороод ирчихээ. Та бүхэнд орос дээр байгаа учраас намайг демонстрац хийж байгаа. За нэгдүгээр зүйл нь болохоор DeFi бол токен бол одоо гол даалгавартай төрсөн. Энэ токенууд болохоор даалгавартай төржиж үнцэнтэй байт юм билээ. Бид нар ингээд одоо манай монголчууд маань маш олон токен аваад олборлоод ингээд маш их хэмжээний мөнгө авчиад байгаа шүү дээ. Айгүй олон хүмүүс итгэхэ болчиход байгаа шалтгаан нь үнэхээр үнэ. Яагаад гэх юм бол 99% криптовалютууд 99% нь ерөөсөө юу юм бэлээ?
криптовалютын 99% нь бол хуурамч ямар ч хэрэггүй, ямар ч аш тусгүй зүгээр л хөөс гэж хэлж байна. Тэгэхээр нөгөө 99% гэж асар их өндөр байгаад тэгэхээр 99% нь өөртөө таны байж байна гэсэн үг байхгүй. Тэр дундаас яг зөв хэрэгцээтэй яг намайг надад үр шимээ өгөх токеныг олж мэдхийн тулд тань мэддэг. Тэгэхгүй бол бид чи яадаг вэ? Тэнтэй токен энэ өстой сайн байна гэж олждаг 10 20 сая 30 сая алдчихдаг. Одоо тэгээд зөндөл кейсүүд мөнгөнгөөс хавуулаад юу ч одоогүй ямар ч одоо нэг насны бүр serviceгүй байгаа гэдэг өөрөө сайхан амьдраад бүхний баг авчаад хүн амьтны өчнөө мөнгө төгрөгөөр тогтсон. Хүн бас жоохон ичиж амьдрах хэрэгтэй ер нь. Тэгэхээр ичих бүр болчихгаагүй шүү дээ хүмүүс. Яа гэх юм бол тэд зүгээр 99% яг тийм л зүгээр тэг яг хүнд ямар ач тустай тэр. Ямар ач тустай токен гаргасан болоод тэр токен дэлхий дээр гарч иж юу хийсэн бэ? Энэ асуулт юм болохгүй. Тэгвэл өнөөдөр тэрийг мэдхийн тулд юу хэрэгтэй вэ? Тухайн токен энэ дэлхий дээр ямар ач тустай төрсөн бэ гэдэг асуултанд хариулт хэрэгтэй. Тэгвэл DeFi токен өнөөдөр юугаараа өнөөдөр бидэрт хэрэгтэй ямар ач тустай вэ гэдгийг бид нар бас мэдэж авах хэрэгтэй. Яагаад өнөөдөр DeFi токен ач тустай вэ? Яагаад өнөөдөр бид нар DeFi токеныг хэрэглэж явцтай вэ? Гэдэг нь DeFi токен бол дэлхий дээрх анхдагч цорын ганц 4 ач тус байна. 4 ач тус байгаа. Тийм учраас нөгөө 1% очиж байгаа байхгүй. Нөгөө 99% орохгүй. Нөгөө 99% хиймэл хийдэг авдаг хин нэг хүний мөрөөдөл болоод одоо криптовалют токеныг бол баг 10 жилийн IT-ийн хөгжт өнөөдөр нэг токеныг сууж байгаа бүтээчихэж штэ. Манай Монгол 99.11-тэй токен гарсан, Кашмирын токен гарсан. За баг л одоо баг нэрдээ устгаагаараа өөрийнхөө токеныг ч хүмүүс гаргасан баг. Ийм тэнэг байж болохгүй байхгүй. Тэгээд тэр токенд итгээд мөнгө оруулж байгаа хүмүүс нь бүр ямар ч мэдлэггүй хүмүүст зориулаад авдаг байхгүй. Тэгвэл DeFi токен бол дэлхийн хэмжээний хамгийн анхны крипто банкны токен гэдгээрээ асар том философитой, асар том даалгавартай 4 даалгавартай токен юм шүү. За бичээд аваарай. Нэгдүгээр даалгавар нь DeFi бол дэлхийн хамгийн анхны ямар нэгэн B2B систем бөгөөд биер чирэггүйгээр шууд та DeFi байх юм бол та манай банкны $10 карт суулгаад одоо энэ картыг суулгаад за би тавхан харъя. За энэ крипто картыг суулгаад DeFi карт шүү. DeFi та байх юм бол шууд талхаа авч болно. Шууд хүнсээ авч болно. DeFi-г USDT болгоод USDT-г төгрөг болгох шаардлага байхгүй гэсэн үг. DeFi бол зүгээр шууд төлбөрийг хэрэгсэл. Одоо та DeFi-тай байвал буудлаа төлж болно, гадаад явж байвал итемээс мөнгө авч болно, ямар ч валютаар авч болно. DeFi-г ямар нэгэн байдлаар нөгөө солих боломжгүй. Жишээ нь долларыг бол бид нар төгрөг болгоно 8 шавдар очоод төгрөг болгоно. Эсвэл банкн дээр доллартай хүн чи одоо ингээд долларыг солиулж ийж төгрөг болгодог шүү дээ. Тэгвэл DeFi байвал шууд төлбөрийг хэрэгсэл болдог. Гайхамшигтай байгаа зү. Тэгэхээр DeFi нэгэн тэрбум DeFi-г дэлхийд дээр хүн болон аз жаргалтайгаар олболж байгаа байхгүй. Аз жаргалтаар мэдлэгтэй хүмүүс нь бол шүтэж байгаа байхгүй. Гайхамшигтай систем. Өнөөдөр USDT, биткойн ч гэсэн өнөөдөр дэлхийд дээр үнцэнтэй чигсэн төгс биш байхгүй. Яагаад гэх юм бол тэрийг заавал солиулж ийж, заавал биржээр юм уу B2B системээр дамжиж ийж, хэн нэгэн хүнээр дамжиж ийж тэр төгрөг болно. Тэгвэл өнөөдөр DeFi Геобанкны $10 карттай байвал DeFi байвал тушаас та гараад тухайн өдрийн ханшаар тэр чинь тухайн өдөр ямар ханштай байна. Тэрүүгээрээ явагдана. Тийм учраас DeFi-ийн ханшин нь $2.35 центтэй байхгүй. $2.35 центтэй. DeFi 20 центтэй гэсэн монголчуудаа. За удахгүй DeFi-ийн ханшууд айхтар явна. Ягаад гэвэл дэлхийд дээр 8,000 жигсэжсэн жилийн өмнө. Одоо дэлхийд дээр 217 жигсэж байна. 217-д DeFi жигсэж байна гэсэн үг. За хоёрдугаарх нь болохоор мэдээж манайх банк учраас зээл өгнө. Зээлийн үйлчлэгээ гэх юм. Зээлийн үйлчлэгээ эхлэхэд барьцаанд зөвхөн DeFi-г ав. Өөр юу ч ахгүй. За танд DeFi байвал та DeFi-а зараад өрхөө эсвэл барьцаалаад $2.35 центээр барьцаалаад доллар аваад доллараа өргөнө. Мэдээж доллар аваад өрсөн танд ашигтай гэдгийг би тайлбарлая. Яагаад гэх юм бол та тэр доллараараа бизнес хийж болно, худалдаа авалт хийж болно. Энэ бол таны өөрийн чинь сонголт. Харин банк нь таны DeFi байна.
За байна зүг. Жишээ нь танд 10,000 доллар хэрэг боллоо. 36 байдаг. 10,000 долларыг авахын тулд та Bify зарж олно. Эсвэл Bify барьцаадаад танд 4,200 Bify хэрэгтэй 10,000 доллар хондог. 4,200 Bify зарцаадаа банк танд 10,000 доллар дунджаар өглөө. За тэр мөнгө өрлөө. Тэгвэл Bify 5 доллар боллоо. Мэдээж хүн болгон энэ зэрэг авна. Яг хэдэн хүн харж ихсаатан авсан байна. Хичнээн өндөр настай гэж зээлэхгүй байна. Хичнээн хүмүүсийг өнөөдөр зээлийн харж ихсаалттай оронд байна. Хичнээн хүмүүс одоо хүү багтай зээл авах хүсэж байна. Зөв. Тэгвэл хүн болгон өнөөдөр Дио банк руу хандна шүү дээ. Оронд хэдэн сая ийм асуудалтай хүмүүс. Тэр бүх хүмүүс Дио банкнаас зээл нэг дор авна. Нэг дор авахд Bify ханш өснө. 5 доллар болно, 6 доллар болно, 10 доллар болно. Таны барьцаа өсгөө. Таны барьцаа өснө. Та 4,000 шиг Bify 4,250 ширхэг Bify хадгалсан 10,000 доллар өрцөн байж лаа гэж бодоход 10 доллар болоход таны барьцаа 21,000 ширхэг Bify болно. 21,000 ширхэг авч 10 доллар болоход таны барьцаа чинь 42,000 доллар болж шүү дээ. Та 10,000 доллар үрээд дуусчихсан ч таны барьцаа чинь таныг 4 дахин баяжуулж байгаа. Тийм учраас Bify бол өнөөдөр олоолаа олборлож одоо ялангуяа бизнес хийж байгаа хүмүүс, ялангуяа одоо санхүүгийн бэрхшээлтэй байгаа хүмүүс, өөр ширхтээ хүмүүс бол Bify цуглуулаад чийд би уриалмаар монголчуудыг. Яагаад гэх юм бол танд Bify байгаа тохиолдолд та тэрийгэ барьцаалаад чөлөөтэй доллар авна. Доллар бол асуудалгүй, инфляц тутгүй та доллар бол доллар гэжтэй. USDT бол гарлаа үрлээ таны бизнесээ хийж явна. Тэр бол ямар ч асуудалгүй. Тэгээд дээрэс нь Bify чинь барьцаа чинь өссөөр байгаа таны зээлийг хачна. Ийм гайхамшигтай одоо ийм боломжийг одоо чин сэтгэлээсээ зүрхээ нээгээд ойлгоод за надад бол зайшгүй ихтэй өнөөдөр хичнээн мянган Монгол бизнес эрхлэнээр дарамтанд амьдарч байна. Зөвхөн би гэхэд ашиг одоогүй жил 200 сая төгрөгийн төлсөн байна. Энийг компани дээр 2024-25 оны байдлаар. Ямар ч ашиг олоогүй манайх. Гэтэл өнөөдөр төлөх ёстой юм а төлөөл явж байгаа бид нар. Яагаад гэх юм бол бидэрт ашиг олох гэж явж байгаа болохоос авдаг давхгүй бид нар бизнес хийдэг. Бидэртэй адилхан хэдэн мянган Монгол залуучууд өдөр болгон дарамтанд орсон. Өдөр болгон үр ширтээ. Өглөө босоод өрөө бодчих монголчууд. Яагаад гэх юм бол өнөөдөр систем нь хүн ам зах зээлтэй учраас систем нь тийм байгаа. Тэгэхэд өнөөдөр эдгээр маань тэр эндээс зээл аваад явхад зөрөгтэй хөдөлж шүү дээ. Араас нь барьцаа нь өсөөд зээлийн дараа явж байгаа ч зөрөгтэй хөдөлгөө. Ядаж байр саваа алдахгүй, ядаж машин тэргээ хураадахгүй, ядаж өнөөдөр аппликейшны зээлийн дарамтгүй амьдрна гэсэн үг. Магадгүй тийм учраас бурхан надад энэ банкыг явуулаад яагаад гэвэл би тэрийг ойлгосон байхгүй. Яг өөрийнхөө амьдралаар би гадаадд 3 жил амьдарч ирээд би Монголд ирээд 2 жил бизнес хийгээд би ойлгосон байхгүй. Бурхан минь ээ. Би бараг гадааддаа зүгээр бараг хар ажиллагээд амьдарч ирсэн бол би бол ингэж зовхгүй байх байсан юм байна. Үнэхээр би махны машинд ороод машин дуулж гарч ирсэн шүү дээ. Тийм учраас өнөөдөр би чин сэтгэлээсээ монголчуудыг хэлж байгаа байхгүй. Та нар 150 доллараар хамаагүй боломжоор л авах. За боломжтой байгаа тохиолдолд бирж дээрээс 100-200 доллараар хамаагүй бизнесмэнүүд авах гэв. Ингээд та хэд маань бол манай банкнаас зээл аваад бизнесээ хөгжүүлээд гар гэртээ байр саваа ийм өрний дарамтнаас бол гарна гэдгийг бол би обвиусаар хэлмээр байна. Одоохондоо магадгүй намайг ойлгохгүй одоо хүмүүс байж магадгүй. 2-3 сарын дараа зээл эхлэхэд амаа өрөө шүү монголчууд. Bify үн 100 доллар болоход яг хөө бүгдээ 100 доллар 2 доллар авч чадахгүй хүмүүс 100 доллар авч чадахгүй. ITO-гийн үн 1 доллар болоход 1,000 долларт өмнө 5,000 ширхэг мөнгө олборлдог машин ирдэг байсан бол 1,000 долларт 1000 машин ирнэ гэдэг. Хэдэн сая хүн олборлоод тэгэхээр яг биткойнтэй адилхан 10-20 доллар болоход одоо дэлхийд дээр нийтлүүд бичиж штэ. Bify үн оны өмнө он дуулахаас өмнө 100 доллар болно гэж дэлхийн том байгууллагууд бичиж эхэллээ. Юу 10 доллар. Тэгэхээр өнөөдөр бидний хувьд бол маш хурдан хугацаанд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломж байгаа шүү гэдгийг бас та бүхэнд бас би хэлмээр байна. За 3 дугаар даалгавар. За Binance гэдэг дэлхийн номер 1 бирж байгаа. Binance гэдэг. Тэр Binance гэдэг дэлхийн номер 1 бирж дээр гүйлгээ хийхэд бол шимтгэлт нь BNB гэж токен авдаг. BNB гэдэг токен. BNB токен 10 жилийн өмнө 10 центтэй байсан. Та бүхэн BNB авсан уу? Авч далд хийсэн үү? Өнөөдөр ханшин 600 доллартай. BNB авсан байна уу? Авсан байвал зүрх дараарай.
За тэгэнгүүт 10 центээр аваад өнөөдөр $600 зарвал ашигтай газ дээ. Яагаад BNB $600 болсон бэ гэвэл BNB-д ганцхан даалгавар байна. Ганцхан даалгавар бүрсэн токен ахгүй. Бас нэг өөр орсон нөгөө 99% дөөр рүү ороод. BNB шинтгэлийн мөнгө ахгүй. Тэгвэл DeFi 3 дахь даалгавар нь DeFi-ийн токены 3 дахь даалгавар бол шинтгэлийн мөнгө ахгүй. Тэгэхээр нэг асуулт байна. За бирж бол дэлхийд Binance биржээр үйлчлүүлж байгаа хүмүүс маш олон сая хүн байгаа. Өдөр болгон гүйлгээ хийж байна. Өдөр болгон BNB-г авч байна. BNB-гийн хэрэгцээ байгаа учраас үнэлж байна. Тэгвэл надад нэг асуулт байна та бүхэн. Дэлхийн хамгийн анхны албан ёсны крипто банкны шимтгэлийн мөнгө $600 авах уу гэж та юу гэж бодож байна энэ дээр? 600-аас хол авах уу? Эсвэл 2 доллартай байх уу? Мэдээж хэрэг бол өдөр болгон DeFi дээр хэдэн сая хүн зээл авна. Binance дээр бол тийм өдөр болгон хэдэн сая хүн зээл авахгүй. Мөнгө шийдвэрлэх, бэлэн мөнгө, крипто валют, холбоорлол тийм, хоорондоо дээд хадгаламж үүсгэн энэ бүх үйлдвэрэн дээр DeFi хүчээр шимтгэлд оролцоно гэж бодоод үзтээ. Тэгэхээр DeFi-ийн үн бол юун $600 вэ? Тийм учраас өнөөдөр бид нар 3 дахь даалгаврыг бодсон. DeFi-ийн 3 дахь даалгавар бол Geobank-ны яагаад DeFi Geobank гэж нэрлэж байгаа. Яагаад гэвэл DeFi токен бол Geobank-ны гүйлгээ болгоны шимтгэлд орно. Тийм учраас энэ бол бас л нөгөө DeFi-ийн үн өснө л гэсэн үг байхгүй. Ерөөсөө үн өсөх нь бол хиймлэр өсгөж унгадаг. Одоо Coin байна, Ultima Coin байна. Хиймлэр унаад өсдөг. Яагаад гэх юм бол тэр чинь нэг хэсэг хүмүүс орлоо гарлаа. Тэгэл үн нь өснө. Стипен бөгөөд зөөлнөр өсөж байгаа өсөлт бол мэдээж хэрэг. Одоо биткойн ч гэсэн шууд $100,000 түрээгүй шүү дээ. Бүхэл бүтэн 15 жилийн хугацаанд явж иж $100,000 давсан байхгүй. Тэр хугацаанд биткойны талаар хичнээн муулсан мэдээлэл, хичнээн сайлсан мэдээлэл байна. Яг тэрнтэй адилхан би ч гэсэн өнөөдөр 1.5 жилийн хугацаанд DeFi токеныг ярьж байгаа хичнээн хүн намайг муулж байна. Саруулын токен бүтэхгүй, энэ банк нь бүтэхгүй. Би тийм хүмүүсийг ярьдаг байхгүй. Энэ бол Диваны шинжээч юм байна. Тэгээ би бас нэр өгсөн шүү дээ. Vanga. Яагаад гэх юм бол ямар ч мэдлэггүй гэж амар том ярьдаг. Одоо та нар ч гэсэн өнөөдөр ингээд энэ мэдээллийг авчаад гэртээ ч юм уу эсвэл хин нэг хүнээс энэ DeFi ямар бол гэж асуугаад ч хэрэггүй. Ягаад тэр хүн чинь шууд үзмэрчээ гэдэг байхгүй. Наачаастаа бүтэхгүй. Тэр нь тийм саруулн юм. Дэлхийн ертөнцийн гэсэн 15 жил биткойныг муулаад явж байна. Урд л муулаад сууж байна. 100,000-аас нь давсар унсан гэж муулж байна. Гэтэл биткойн чи өнөөдөр 70,000 хүрчээд байна шүү дээ монголчуудаа. Үнгүй байсан юм 250 сая хүрчээд байна. 15 жилийн хугацаанд. Тэрнтэй адилхан DeFi ч гэсэн өнөөдөр 20 центээс $2, $20, $200, $2,000 үе шаттайгаар явах. Өнөөдөр бид нар шууд нэг дор дэлхийн зах зээлийг нээж чадахгүй шүү дээ. Цаг хугацаа хэрэгтэй. Би ч гэсэн өнөөдөр 4 сар гадаадаар ажиллаж байна. Шууд хүү хаа гэж би өнөөдөр нэг хоногийн дотор би байлшин ногоож чадахгүй. Ягаад гэх юм бол бүх юмыг ойлгох хэрэгтэй. Зах зээлээ эзлэхийн тулд хугацаа хэрэгтэй. Хүүхэд төсөл 9 сар ихийнхээ хэвдээ дэж 3 сартаа хүүхд ирүүл бүгд гэхгүй. Тэрнтэй адилхан DeFi хувьд ч гэсэн үе шаттайгаар явж одоо Европын лиценз авсан байна. За Казахстан руу аль биесээр орж байна. Би сарын өмнө Казахстанд ажиллахад Казахстанныхан хүмүүс юу гэж хэлсэн гэж манай улс бол өөр. Манай улсад лицензтэй байж л ажиллана. Манай Такаев тийм, Назарбаев ийм, манай банк ийм. Хичнээн хүмүүсийн би энэ тархиндаа мэдээллийг авсан гэж бодож байна. Сарын дараа ирлээ лиценз авч ийн аль биесний бичгийг үзүүллээ. Одоо юу ч ярих юм байхгүй. Одоо саруулаа ажиллая. Сарын дараа штэ. Сар би цаг хугацаа бас алчаад байгаа. Тэгэхээр өнөөдөр адвай зүйл гэдэг чинь цаг хугацаа юм аа монголчуудаа. Тийм учраас та бүхэн маань хэрвээ энэ мэдээллийг авсан бол маш сайн судлаад дараагийн зүүн холбогдоод одоо би бол ойлгох монгол хэл дээр ингээд тий тал спикийг заавал орчуулж сууж байгаа нь өөрөө ч гэсэн хамтдаа суулаа штэ. Тэгэхээр өөрөө хамтдаа ингээд тий бас мэдэх юм та бүхэнд мэдээж төгсрөөгөө ч гэсэн мэдэх юм та бүхэнд ингээд ороод тий ингээд та бүхэн маань ч гэсэн ингээд судлаад тэгээ энэ зүүмийг бол тогтмол авах гэж бодож байна. Ягаад гэвэл хэдий би гадаад ажиллах гэсэн монголчуудаа ч гэсэн би өдөр болгон мэдээлэл өгч байна. Ягаад гэвэл монголчууд маань алдагдаж байгаа байхгүй. Гадаадын зах зээл тэр олон сая хүн дээр ажиллаж байгаа ч гэсэн өдөрт нэг цагийг ч гэсэн та бүхэнд зохицуулах хэрэгтэй учраас өнөөдөр ингээд зүүм орж байна. За тэгээд 4 сарын хугацаанд бол би Талспикээс суралцж байгаа. Талспик бол одоо энэ банкны агентаар ажиллаад одоо бараг $2 сая цалин авсан.
Тэгээд талбайдаа суралцаад аль бие усны лиценз аваад одоо ингээд өөрийн гэсэн блог хөтэлдэг болсон. Энэ дээр ингээд би одоо 20 гаруй юм бичлэг зураг авалтанд ороод одоо энэ дээр крипто валютыг ямар крипто валют дээр онцлоо ямар крипто валютыг бид стратеги. Многие думают, что главное просто начать. Тэгээ энэ дээр хэлэхэд бол нөгөө маш олон компаниуд гарч ирд юм билээ. Одоо ингээд танд сарын 30% ашиг өгнө. За манайх бол ийм супер гэдэг. Одоо энэ дээр ч гэсэн сарын Unix гэдэг компани орж ирээд хүмүүсийг бүгдийг $1000 оруулаад сарын 30% хүн амлаад авах компани сайтанд байхгүй. Одоо ингээд доор сууж хүмүүс уурлах гэх манай багийнхан. Тэгэхээр нөгөө тийм одоо тийм нөгөө нэг ёсны яг би ингээд $1000-аас жилийн хугацаанд $3000 авчих юм байна гэдэг юм уу тийм. Тодорхой хугацаанд баяжиг гэсэн сэтгүүтэй хүмүүс зориулсан компаниуд нь яг гарч ирээд хүмүүсийг яхаа нь лөөрдөг. Тэгэхээр энэ DeFi банк бол тийм биш шүү. DeFi банк бол удаан хугацааны зөөлөн ясметрик шиг ингэж яваад харин та үр хүүхдүүдтэй эд хөрөнгөлтэй үр хүүхдүүдтэй та хөрөнгөлтэй үр хүүхдүүд акцийн нэртэй хөрөнгөлтэй шүү гэдэг юм. Энэ сэс компани ч өнөөдөр шууд MSS болоогүй шүү дээ. Энэ олон жилийн дараа л өнөөдрийн тэмцэл болж байгаа. 90 онд MSS амар байсан 2026 насар их орно гэсэн. Тэрнтэй адилхан 2-оос 3 жил энэ банкны тэгээд 5 жилийн хугацаанд төгс хөгжлөг очно. Тэр 5 жилийн дараа төгс хөгжлийн үед бол харин DeFi барьж үлдсэн хүмүүс л хамгийн их хэмжээний ашигыг бол яхаа байна. Тэгээд 5 жилийн хугацаанд мөнгөгүй байна гэгүй шүү дээ. Зөндөө боломж. Тэгээд би өнөөдөр сая sell point нэгээд өнөөдөр ойлгож байна. Одоо маргааш би энэ sell point дээр та бүхэнд хичээл орно. Одоо энэ агентууд зориулсан мэдээлэл байна. Тэгээд sell point дээр ингээд нэгээд үзсэн чинь одоо 16% хааж байгаа юм байна л да. Би 15% таахгүй юу? Тэгсэн чинь ингээд 16% хаангууд 11,000 энерги бэлдэж гинэ. 14,000 бэлдэж байгаа юм байна. Одоо 16% хаагаад $14,000 бэлдэж байгаа юм шүү дээ. Тэгээ надад хаахад ийм жижиг үлдээ одоо ингээд хараад дуусч байгаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэн одоо агентуудаа маргааш би харин энэ sell point-ийн хичээл орё гэж бодож байна. Тэгээ өдөрт 1 цаг зарцуулна. Одоогийн байдлаар 1805 хүн байна. Сүүлийн сарын хугацаанд 136 нэмэгдсэн байна. Хүн болгон одоо тий ашиг авч байна. Тийм учраас би шууд худалдааны бизнесээс илүү гэж харж байгаа энэ бизнесийг. Тэгээ одоо 10 сард том арга хэмжээ болно. Тэгээ эх сараас эхлүүлээд Азийн зах зээл маань хөдөлж эхэлж байгаа учраас маш олон зах ажиллана. Тэгээд ойрын 6 сарын хугацаанд бол өдрийн хамгийн багадаа $100,000 цалин бүрдээд явж байна. Тэр үед бол бүх санхүүгийн асуудал шийдэгдсэн байна. Дээрээс нь Монголд одоо яг Жо банкнд ажиллаж байгаа ялангуяа өндөр настай олон жил шууд худалдааны бизнест ажиллаад одоо нэг осны амжилтанд 100% өрөөгөө санхүүгийн хэмжээнд өрөөгөө 10 эмэгтэйг би энэ жилдээ одоо байрны орчлого өгж байранд оруулах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд чадвал илүү санхүүгийн тусламж үзүүлнэ. Тэгээд хүүгийнхаа нэрнж Бамбука гэж сан байгуулсан. Тэр сангаараа дамжуулаад Монголд маш олон залуучуудыг надад сургах, надад сурч боловсруулах ийм одоо зорилготой явж байгаа. Тэгээ энэ зорилго энэ банкнд одоо ажиллахад надад бол яагаад би энэ банкнд ингэж турдлан нэлийн дотор ажиллах шаардлагатай юм бол би маш гоё юм бизнест хэмжээний хөрөнгө оруулаад тэгээ яг санхүүгийн одоо нөгөө асуудал анхудаага амьдрал гэсэн юм. Уул нь бол би 25 наснда шууд худалдааны бизнесгээд цайд одоо тэгээд гадаадд маш олон жилийн хугацаанд олон багшид суралцаад олон улсын хөгж багшаар суралцаад олон улсын лидерээс суралцаад маш гоё ингээд амьдарч агаад тэгээ 2 жилийн өмнө Монгол бизнес хийгээд хэмжээний одоо өөрөөсөө хэмжээний мөнгө дээрээс ингээд одоо маш их юм санхүүгийн нэг юмний одоо бэрхшээлт гэж хэлж болно л да орж үзлээ. Хүнд маш их итгэдэг юм баггүй. Бохоолол би минутын юу гэдэг байгаа. Тэгээд яалтчгүй одоо ингээд миний баг команд бол 60,000 хүн байдаг гадаадд. Энэ 60,000 хүн намайг бүгд дэмжиж байгаа. Дийлэн орон хотоор ингээд баг маань дэмжиж जैन. Тэгээд нэг ёсны бол хэрвээ би тэр зүйлийг мэдрээгүй, амьдралдаа тэр зүйлийг ойлгоогүй, ялангуяа сүүлийн 2 жил Монголд амьдраагүй бол би энэ бүх зүйлийг хийж энэ олон том зорилго, энэ олон том тийм мөрөөдөлтөд болоогүй байсан баг. Харин би сүүлийн 2 жил Монголд амьдраад манай Монголын эдийн засаг бол маш жижиг юм байна. Маш олон хүмүүс өөрсдөө амьдарч байна. Ер нь одоо тий аз жаргал индекс маш их буурсан. Хүүхдүүдийг тавхан харж байгаа яагаад ингэж
ингээд бие биендээ хэрэгжүүлсэн байх гэхэд ямар ч гэр бүлийн халуунд одоо уур амьсгалтай байх боломжгүй өглөө гараад шөнө мэдхгүй ерөөсөө л эцэг эхчүүд нь өөр хөвгөдөд хижээж энэ нийгэмд ингээд тэ нөгөө нэг ёсны одоо ашиглахын тулд айгу маш хүнд залуучууд бол ялангуяа хүнд байгаа гэж байгаа учраас одоо энэ одоо тийм энэ гэр бүлүүдийг бүтээсэн банлаад дамжуулж монголчуудаас эрхлөөдөө санхүүгээр эрхлөөдөө энэ олон хүүхдүүдийг гадаадд сургаж бэлтгэх ийм одоо бамбука гэдэг миний хүүгийнхаа нэрээр ингээд бамбука мотор ийм мод гэдэг хгүй олон мянган жил амьддаг тэрүүгээр дамжуулж сангаа байгуулаад тэгээ би энэ олон улсаас орж байгаа энэ салангуудаа эхний ээлжинд бол мэдээж санхүүгийн шийдэх ёстой юмудаа шийдээд тэгээ дээрээс нь дараагийн дээр бол олон сайхан монголчуудыг байртай болгох тэгээ дээрээс нь залуучуудыг боловсруулах болгох энэ чиглэл рүү бол одоо болцоо энэ боловсруулалтыг мөнгийг бол зарцуулна. Тийм учраас та бүхэн маань ч гэсэн намайг сайн дэмжээрэй. Одоо маш бага хугацаа үлдсэн 9 сарын 1 өдрөд ерөөдөө бол яг 103 төлөвлөгөөнд хүрэх зорилготой явж байгаа. Тэгээ энэ маань болохоор одоо нэг ёсны асар том золиослолтой. Гэхдээ энэ зүйл бүтэн насууд асар олон амьдрал өөрчлөх. Тийм ба та бодоод үзтээ хэрвээ таны дансан тэгээ 100 тэрбум төгрөгөөр та хэдэн хүний амьдрал өөрчлөх вэ? Та ганцхан өөрийнхөө амьдрал өөрчлөх. Хүний амьдрал бидний амьдралд бол нэг тэрбум төгрөг авах зүгээр гэдэг. Онцгой ихний ээлжинд байр авчин, машин авчин, үр ширээд авчин, та нэг бизнес хийчих юм уу тийм. Харин 100 тэрбум төгрөг таны дансан авах хэм болно. Энийг би яаж үр шимтэй байх вэ? Яаж энийг олон хүний амьдралд өөрчлөх үү гэдэг ингээд хэвлүүлэг бид нар бодсон зүг. Тийм учраас таач гэсэн өнөөдөр ганцхан өөрийгөө бодох. Таач гэсэн нэг хүний амьдралыг ч өөрчлөх хэрэгтэй. Тийм учраас та энэ зүүнд би 300 хүний зүүн нээсэн төлсөн байгаа. Тэгэхээр та 300 хүний зүүн бүгдээрээ дүүргэцэх юм болж байна. Цаашийн зүүн дээр 19 цагт бүгд нэг хүн дуудаарай. Нэг хүн ч гэсэн энэ мэдээллийг сонсоод заа. Нэг хүн ч гэсэн нэг хүний амьдрал тусна шүү. Энэ бол сүлжээний компани биш шүү монголчуудаа. Энэ хүн та өнөөдөр олборлоо гэж таны л амьдралд хэрэгтэй. Өнөөс бол бид нар баяжж байгаа зүйл байхгүй. Бид нар зүгээр энэ картыг 10 долларын картыг бид нар сайн хөнгөлдөг. Тэгэхэд тэр хүмүүс өөрийнхөө төлөө энэ картыг ашиглахны төлөө цалин авах гэсэн. Банкнаас. Ерөөсөө тийм асуудал. Тийм машин бол тань л хэрэгтэй. Тийм учраас ийм одоо том зорилго тавьсан байгаа. Тэр зорилгондоо бол хүрэхийн тулд бол өдрөө болгон хичээж байгаа. Хизээж хүнд шантарч болохгүй гэдэг та бүхэнд хэлмээр байна. Өнөөдөр манай банкны маань маш өндөр настай би их ч маань төсөөд орж байгаа. Намайг 18 9 настай хахад л мэднэ маш багаас хамгийн анхны компанид маань одоо дэмжиж одоо амжилтанд хүрэхэд маань маш том тусдаг одоо багаасаа найзалдаг цэндэгч цэцгэгч гэдэг хоёулаа 16 наснаас хойш өссөн шүлгээр хоёулаа найзалж байсан хоёр их маань байдаг. Тэгээ шууд худалдааны бизнест бол хамгийн анхдагч нар гэж хэлж бодно. Хоёр GGC-гээ компанид Францд маш том арга хэмжээнд оролцож байсан юм өндөр шууд худалдаач элч нар маань байдаг. Тэг өнөөдөр төрсөдөр орж байгаа ихтэй төрсөдрийн дүргийн эндээ эрүүл аз жаргал хамгийн сайн сайхны өсөө өрөө. Яг та хэдийнхаа одоо тэр хүн чанартай үе шууд худалдааны бизнес алтан үе байсан шүү. Одоо бол өөрчлөгдсөн. Одоо бол цаг хугацаа ганцхан шууд худалдааны бизнес шүү. Одоо хүний чанар бол хүн чанартай хүмүүс бол хуурлсан юм гэх юм уу? Яг тэр бүгд робот ч болсон. Өмнө нь бол одоо хүмүүс ингээд хүн болоход хэдэн жилээр дурсаад тэгээд аюуд байдагс одоо баг 30 минутын дараа тэр хүний мартаад баг тэр хүн баяр байсан юм уу гэмээр тэр амьд байгаа дээр би нэг маш сайн хайрлаарай. Та бүхэн маань монголчууд маань амьд байгаа дээр өдөр болгон инээгээрээ амьдралын асуудал шийдэгдэнэ. Хамгийн гол нь та өдөр болгон сэтгэл амар бие биендээ тэгээ маш их хайрыг төгөх хэрэгтэй. Аз жаргалтай байх хэрэгтэй. Ялангуяа үр хүүхдүүдтэй тэр бүх зүйлийг мэдрүүлж үр хүүхдүүдийнхээ гэрээг ирээдүг гэрэлтүүл энэ их энергийг төгөөч нар шүү гэж бас та бүхэнд хэлмээр байна. За бүгдээрэнд нь амьдралцсан маргааш 19 цагаас уулзъя. Дараагийн слайдууд бэлэн байгаа шүү. Маргааш маш гоё шинэ хичээл орно. Би ямар ч байсан эхний 3 хоног бас банкныхаа гол мэдээлэл өгчэй гэж бодсон юм аа. Тэгээд бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Хайртай шүү та бүхэндээ. Монголчууд маш мундаг гэнтэй шүү. Бүгд тэр бомтон болно. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Сайхан амарцгаагаарай.